Тэгэхээр би зүгээр их хурлын гишүүдээс нэг зүйлийг хүсмээр байна. Энэ худалдааны дайнтай холбоотой тодорхойгүй байдал бол улам их нэмэгдэж байгаа шүү гишүүдээ. Ковидын үеийнхээс даваа явчлаа. Та нар одоо энийг нэг ойлгоод харчмаар байна. Ковидын үеэс давтсан. Ковидын үеийн тодорхойгүй байдлын индексээс одоо бараг 2 дахин өндөр болж байна. Өдөр болгон тодорхойгүй нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас бол манай энэ эмзэг эдийн засаг дээр одоо бид нэр алдагдaltaа төсөв бодлох боломж бол байхгүй. Тэрийг бүгдээрээ ойлгооч гэж хүсмээр. Тэсэж гарах тухай л асуудал байна. Харин ч эсэргээрээ бид нар татвар бууруулнаа. Одоо сангийн яамтай яриад татварын реформ бэлэн болцсон шүү дээ. Тэрийгэ хийхэд дахиад 2 их найдын асуудал яригдана. Бид нар энэ татвар төлөгчдийнхөө дунд жижиг дунд үйлдвэрлэгчдийнхээ нурууг жоохон амраахгүй бол одоо ер нь ядаргаан туйлдээ орж байгаа. Тийм учраас бол энэ эдийн засгийн байнгын орон дээрээс гарсан саналуудаа ер нь ажлын хэсэг төсөв мөнгө тавьсан саналуудаа татаад авчвал яасан юм бэ? Би та бүхний эрхэнд халдъя гэж байгаа юм биш. Хүслийн жагсаалт гаргамааргүй байна. Хүслийн жагсаалт гаргаад ингээд төлөвлөлт гэдэг энэ уг нь энэ төлөвлөлт хийжээж хөгжил ирнэ шүү. Төлөвлөлт хийх боломжгүй болгож хөгжлийг одоо улдан унгахгүйгээр явахыг ажлын хэсэг минь нэг жоохон бодож болохгүй юу? Тийм л саналтай. Энэ нэг их найд бол шийдэгдэхгүй. Алдагдaltaа төсөв та бүхэн маань батлах боломж бидэнд байхгүй. Орон зай байхгүй. За, улсын хурлын гишүүн Бадарчин Хэрлэн.